Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд ороо минь төргийн микрофоны ар шууд ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт улсын хурлын гишүүн Бат Наримтал хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу? За ороо минь төргийн. За хоёулаа одоо нээлттэй манай нэвтрүүлэг шууд явж байгааг та сайн анзаарсан бах. Тэгэхээр хоёулаа илэн талангүй чөлөөтэй шууд ярина гэсэн үг. Мэдээж та бүхэн ярьж байгаа бүх зүйл шууд гарнаа л гэж ойлгох хэрэгтэй. За хамгийн ихний асуудал ер нь хоёулын зөв хүмүүсийн анхаарал татчих асуудлаас эхлээд эхэлчихье гэж би бодлоо. Хоёулын дараа дараач асуудлаа ярина. Оюу толгойн сонсол. За улсын хурлаас хянан шалгалтаараа байгуулсан. Энэ бол улсын хурлаас байгуулсан. За хүн дуудаад ирэхгүй бол ер нь ямар хариуцлагатай байдгийг. Одоо ирэхгүй гэдэг хүмүүс нь сошиалар бүр мэдэгдээд нь шүү дээ. Зарим нэг хүндэр дэд талбаршуулдаг хүмүүс. Дээрээс нь би одоо оюу толгойгийнхны чи өөрснөө ирэхгүй гээд байна гэж одоо дуулах юм. Тэгэхээр чи одоо энэ Монгол улсын засгийн газар улсын хурал төрийг хүндэтгэхгүй байхад ямар хариуцлагатай байдгийг. Нэрэхгүй бол ямар аргамж авах. Ингээд ихтгэх байлаа. За тэгэл байх уу. За үзэгчдээ бас энэ орой мэдээг хүргэе. За тэгэхээр хоёр зүйл байгаа юм л да. За улсын хурлын хянан шалгах төр хороо оюу толгойн асуудал дээр за 2025 оны 7 сарын 2-нд байгуулагдсан. За энэ 5 сарын хугацаанд бол хянан шалгах төр хороо 12 удаа хуралдсан байна. Тэгэхээр одоо хуралдаан болгон дээрээ нэгсэндээ бид нэр оюу толгойтой холбоотой тий одоо мэдээлэл шаардлагатай гэж үтсэн одоо төрийн байгууллагууд аж ахуй нэгжүүдийг бүгднгийн дуудаж танилцуулга хийлгэж асуулт асууж одоо үг хэлж байгаа. За 10 20 орчим төрийн байгууллагууд болон одоо оюу толгойтой бидний асуудалтай холбоотой байгууллагуудыг дуудаж асуулт асуусан байна. За энэ 12 хуралдахад бол ганцхан ирээгүй байгууллага бол оюу толгой компани байсан. Харин өөрөө байна. Тэгэхээр Монгол улсын 34% эзэмшдэг. За мөн одоо Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй оюу толгой компани удирдлагыг дуудаад өөрсдийнхөө явж байгаа одоо энэ асуудлаа ярилцаач хаяа те нээлттэй бид бүхэнд танилцуулга мэдээлэл хийгээч гэж 5 удаа бид нар албан цаг явуулсан олон нийтийн хурал дээр нээлттэй зарласан. Тэгээд харамсалтай нь бол тавуулан дээр нь ямар нэгэн шалтгаан гаргаж одоо ирээгүй. За зарим шалтгааны албан тодорч явуулсан аюулгүй байдалтай холбоотой. Одоо парламентын ордонд бид нар ч одоо хурлаа зохион байгуулж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манай ажилчдын аюулгүй байдал гэдэг янз бүрийн шалтгаан хилээд одоо ер нь бол ирээгүй. Тэгэхээр яг улсын хурл за тэр дундаа улсын хурлын одоо хяналтын хамгийн өндөр механизм бол өөрөө хянан шалгах төр хороо байдаг. Тэгэхээр хянан шалгах төр хороо улсын хурл нь дуудаж яхад бол одоо ямар ч байгууллага бай ялангуяа тэр дундаа төрийн эзэмшил компаниг гүйцэтгэх удирдлага ард түмний өмчийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаараа ард түмний төлөөлөл болсон парламентэд тэр дундаа хянан шалгах ажиллагаа явуулж байгаа төр хороонд бол бүгд ирж танилцуулга хийх үүрэгтэй. Хуулиар үүрэгтэй. Парламентыг үл хүндэтгэж ирэхгүй байна гэдэг бол өөрөө бас хууль зөрчиж байгаа хэлбэр юм аа. Энийг бол мэдээж бүгдээрээ мэдчихсэн. Тэгэхээр яг одоо 35 жилийн одоо Монгол улсын парламентын түүхэнд 5 удаа дуудахад ирэхгүй байсан өөр тохиолдол одоо би байсныг бол мэдэхгүй юм байна. Тэгэхээр энэ бол парламентыг үл хүндэтгсэн ялангуяа хяналт шалгалт явж байгаа процессд одоо нэгсэндээ үл хүндэтгэлтэй хандсан энэ зүйл бол одоо ер нь оюу толгой компанийн хувьд бол стратегийн талаас авсан ч гэсэн ёс зүйн талаас авсан ч гэсэн ер нь бол том алдаа гэж харж байгаа. Тэгэхээр хуулийн хувь сул байгаа юм биш үү? Одоо явахтай очихгүй байсан чи яах вэ? Нэг хуультай юм биш гэж одоо баг бодоод байна уу? Гэхдээ магадгүй тийм энэ чинь бас зөрчлийн хуулиар зүгээр нэг торгоод өнгөрөхтэй тийм кейсүүд бас байгаа юм л та. Тэгэхээр магадгүй хуулийн хувьд одоо торгуу шийтгэл нь өндөр биш учраас тийм одоо үл тоож очихгүй мэдээлэл өгөхгүй байх нь бол илүү ашигтай хөлбөр байсан болов гэж бодож байгаа юм л та. Гэхдээ энд яг өнөөдөр хэлгээд бид нэр одоо тэр одоо хин нэг ирэхэд те гүтгэж харлуулад муулаад ингэхгээгүй шүү дээ. Бид нэр зүгээр оюут бүх одоо үйл ажиллагаагаа нээлттэй явуулж ард түмнийг бас мэтгэрхээр нь хангаж те. За оюу толгой компани өөрсдөө ирээд өөрсдийнхөө өнцгөөс те одоо бидний одоо асуудал гэж ярьж байгаа зүйл дээр илүү тодруулга хийгээд өөрсдийнхөө өнцгөөс тайлбарлах те бүрэн одоо ирэх нь бол энэ хянан шалгах төрөний хурлаар ингээд байсан. Тэгээ харамсалтай нь ингээд ирсэнгүй. За одоо хянан шалгах төр хороо дараагийн 7 хоногийн 1-ээс эхлээд сонсголын ажиллагаагаа эхлэж байна. Тэгэхээр дараагийн 7 хоног буюу 12 сарын 8-ны 1-р өдөр, 10-ны 3-р өдөр, 12-ны 5-р өдөр бүтэн өдөр хянан шалгах төр хорооны сонсгол болно. Энэ бол хянан шалгах төр хорооны одоо үйл ажиллагааны цогц хэлбэрийн нэгэн хэсэг нь. Бид нар хуулийнхаа дагуу энийг заавал хийх ёстой. За энэ сонсгол дээр бол бид нар одоо нотлох баримт цуглуулах хүрээнд нотлох баримт дээр үндэслээд 300 орчим гэрчийг бол дуудсан байгаа. За тэгэхээр одоо бас саний асуултанд хариулахад одоо гэрчээр дуудагдсан этгээд бас сонсгол дээр одоо та ирэлж байна л да ирэхгүй гэл янз бүрээр тайлбарлаж байна. Хуулийн хариуцлага бий юу гэд хуулийн хариуцлага байлгүй байх. Маш тодорхой зааж өгсөн байдаг. Улсын хурлын хянан шалгах
хянах шалгалтын тухай хуулийн дээр за одоо хянах шалгалт төр орны үйл ажиллагааг бол маш наривчилж зохицуулж өгсөн байдаг. За тэр дотор бол гэрчээр дуудагдахад гэрч ямар үүрэгтэйг нь зааж өгсөн байна. За гэрч бол хянах шалгалт төр орны сонсголт хүрэлцэн ирж үнэн бодит зөв мэдээллийг өгөх хуулийн үүрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар те санаатаагаар ирэхгүй байх. Эсвэл худал мэдээлэл өгөхөөс гадна одоо санаатаагаар ирэхгүй байх. Эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй тохиолдолд өөрөө бас хуулийн хариуцлагатай. Зөрчлийн тухай хуулиар бас зохицуулагдана. Тэр битгийгэл ирчээд худал мэдүүлэг өгөх юм бол энэ өөрөө бүр эрүүгийн хуулийн ийм хариуцлагатай юм аа. Яг гэхдээ хуулийн хариуцлагаар нэг айлах гач юм уу сүрдүүлэх гэдэг зүйл огт ерөөсөө биш ээ. Бид нар хуулийнхаа дагуу хянах шалгалт төр орны хурлаа сонсголоо зохион байгуулах одоо үүрэгтэй бас тийм. Үүргээ хуулийнхаа дагуу бид нар хэрэгжүүлэх болно. Энэ хянах шалгалт төр орны сонсгол гэдэг бол нэгдүгээр ард түмнийг бас бид нар энэ процесс юу болж өнгөрсөнг мэдхээр нэгдүгээр хангах зорилготой. Хоёрдугаарт илүү одоо шаардлагатай нотлох баримт цуглуулах хүрээнд гэрчээс дуудаж илүү нэмэлт асуулт те хянах шалгалт төр орны гишүүд асууж тийм үү илүү тодруулах хийх за мөн одоо гэрч ирж өөрийнхөө өнцгөөс зөв үнэн бодит мэдээллийг өөрийн өнцгөөс ард түмний өмнө тайлбарлах бол маш том боломжтой. Тийм учраас ер нь олон нийтийн дунд байгаа янз бүрийн эргэлзээч гэсэн өөрсдөө ирээд ингээд ард түмнийхээ өмнө те бидний асуултанд хариулаад тайлах энэ том боломж юм аа. Тэгэхээр нэг бид нэр гэрч ирэхээр ширээний эсрэг тал суулгаж байгаа л нэг балбал муу харагдуулаад ингэх гээд байгаа даа ерөөсөө биш шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ 20 жилийн хугацаанд болж өнгөрсөн маш олон процесс байна. Тэнд бид нэр хянах шалгалт одоо хүрээ хязгаарынхаа хүрээнд хийн. Тэнд нь ирээд нэмэлтээр мэдээлэл өгөх хүрээнд ирээд ингээд одоо нэгэнтээ одоо жишээлбэл тухайн ажлын хэсэгт орж исэн бол тухайн шийдвэр гаргалтанд оролцож исэн бол ялангуяа өндөр албан тушаалтан тий одоо хариуцлага хүлээгээд томоохон одоо шийдвэрийг гаргаж исэн бол ирээд одоо тэрийгэ тайлбарлаад асуултанд хариулчих хэрэгтэй. Тийм. За хоёулаа нэг асуудлыг бас мухалчаад цаашаа явахгүй л гээд. За яагаад бат найрамдал гэж те? Яагаад бат найрамдал гэж хүн оюутлогоос өгөх болов? Дээр үед бол Ганбаатар гэж хүн яваал байдаг байсан. Оюутлогоо энэ тэрийгэл те. Одоо бол бат найрамдал гэж хүн яг яагаад оюутлоготой холбогдох болов те? Танд яг сэтэл санаа яаж ир одоо энэ чинь хардах өнцөг бас байна шүү дээ. Яагаад энэ хүн чинь орж ирээд яагаад ийм юм яриад байна гэдэг юм өнцөг байгаа юм л да. Тэгэхээр эндээс эхлэв. Тийм баг. Тэгэхээр ер нь яг яг өнөөдрийн хянах шалгалт төр ороо байгуулах санаа ч юм уу тийм энэ нэг генет би нэг сэдврүү орёо ч юм уу тийм ерөөс асуудал байгаагүй. Надад тийм бодолж байгаагүй. Яг 2024 оны 12 сарын 19-ний өдөр надад нэг имэйл ирсэн. 24 онд тий 24 онд гэж яг түрүү жилийн 12 сарын 19-нд миний Yahoo News-ээр ингээд Монголын талаар мэдээ гаргахаар надад өдөр болгон notification буюу имэйл ирдэг байхгүй. За тийшээ ороод үзсэн чинь Yahoo гэдэг олон улсын мэдээний вебсайтн дээр Ontra гэдэг компани оюу толгойг шүүхтээд тий арбитрийн шүүхээр ялт байгууллаа гэдэг мэдээсэн байхгүй. Тэгээ би тэр мэдээний дагуу за оюу толгой дээр явж байгаа асуудал бол мэдээж Монголын талд тий одоо ач холбогдолтой тэрийг ухаж үзээд за тэгээд удалгүй бас хэдэн хоногийн дараа эдийн засгийн байнгын орон дээр би Монгол Улсын засгийн газраас асууж ирсэн. Ontra гэдэг компани оюу толгойг арбитрийн шүүхт тий Канадад ялт байгуулчихжээ. Энэ нь Монгол улсын хувьд 34 эзэмшиж байгаа оюу толгой төсөл дээр ямар ач холбогдолтой юм бэ? Энэ нь бацаад Монголын талын эрх ашигыг зөрчиж байгаа зүйл бий юу гэж би тухайн үедээ яг эдийн засгийн байнгын орны хурал дээрээс одоо эдийн засгийн хөгжлийн тэргуун шадар сайд гамтмөрөөс би асууж ирсэн. За тэгээд тухайн үедээ бол би асуултанд хариулт авч чадаагүй. За цаашаага ухаж явсаар хагаад тэгээд ерөнхий сайдад асуулт тавиад ингээд ерөөсөө цаанаасаа нэг одоо хөрвж байгаа утас шиг тийм үү. Утас хижүүр болж авчаад тэрнээсээ цаашаага ингээд ахиц өгөөл ингээд яваад исэн юм л да. За тэрнээс би юу олж тогтоосон гэсэн чинь тэр Канадад арбитрийн шийдвэр гараад тэр оюу толгой бүлэг орд гэдэг чинь одоо ингээд нэг том орд шүү дээ. Тэрүүн дээр бид нэр зөвхөн оюу толгой үйл ажиллагааг явуулаад байна гэсэн чинь оюу толгой гэдэг компаниас гадна оюу толгойн лицензийг тойроод Канадын хөрөнгө оруулалтаа Ontra гэдэг компани эзэмшилт тий том бүр илүү том хоёр л ингээд лиценз байдаг юм байна. Яг оюу толгойн лицензийг ингээд тойроод эзэмшдэг тий. Тэгэхээр тэр хоёр компани хоорондоо шүүхтэлцэж явсаар байгаад хоёр компани шүүхтэлцэж явсаар байгаад ашиг хуваах
2080 гэдэг одоо бид нар яриад байна шүү дээ. 2080 гэдэг ашиг хуваах гэрээгээ албажуулаад авсан байна. Албажуулж авангуудаа яасан бэ гэхээр оюу толгой компани руу нөгөө Онтер гэдэг компани лицензээ шилжүүлэх гээд одоо ингээд үйл ажиллагаа процесс нь эхэлсэн. Бүр татварын албанд манай татвар хийдүүлэхгүй бодолт хийгээд өгөөч гэдэг. Хэрвээ энэ процесс явцсан бол тухайн үедээ тэр үед би тэрийг заазаагаа хайцсан бол хинч анзаарахгүй ингээд орхицсан бол өнөөдөр Онтер гэдэг компани тэр стратегийн ордод багтаж байгаа Онтер компани 2 лиценз оюу толгой тайлбар шилжчихсэн. Монгол ардаас нэг үйлчлэлүүд өстө өнгөрсөн бүр оны өнөөс одоо цоон өнгөрөх гэж болоод өнгөрөх байсан юм бэл. Тийм учраас энэ ер нь Монголын эрх ашиг энэ дэр зөрчигдөх нэ. Төрийн Монгол улсын хууль тогтоомж энэ дэр алдагдах нэ. Тэр битгийх л улсын хурлын гишүүнүүд. Улсын хурлын бүрэн эрх даваад 2 гадаад компани ашиг хуваах гэрээг стратегийн орд дээр байгуулах нэ гэдэг одоо нэгсэн доо тий одоо айдас гэх юм уу эсвэл одоо тий би орхицсан бол магадгүй энэ исүүлдэх болох байсан баг тий. Тийм учраас энэ асуудлыг сөхөж гаргаж явсаар байгаа дараа нь зээлийн хүүгийн асуудал хугацаанд дуусгаж байсан тулаад энэ хоёр асуудлыг заавал шийдэх ёстой юм байна гэд. Ер нь бол би өөрөө банкир хүн шүү дээ тий. Би ч одоо олон улсад гадаадад ингээд том одоо үндэстэн дамсан корпорацууд стратегийн зөвлөгөө өгдөг банкир үл. Тэгэхээр банкир хүний мэрэгжлийн өнцгөөс харахад энэ одоо төрийн эзэмшлийг онтрейдер. За хоёрдугаар тийм хугацаанд тулсан зээлийн хүүгийн асуудлыг шийдэх юм бол Монгол улсын эрх ашиг оюутлын үзэл дээр илүү хангагдах нэ үр өгөөж тэ одоо огцом дээшлэх боломж нөхцөл байна гэж яг энэ зөвлөгөөг өгөх байсан баг. Яг тэр зөвлөгөөнийхөө яг тэр банкирын харж байгаа мэрэгжлийн өнцгөөс хараад энэ хоёр асуудлыг гаргаж ирээд тэгээ явсаар байгаа тэгээд 89 гишүүн дэмжиж одоо төр хороо байгуулах хэмжээнд л очсон юм. Тэгээ за хоёулын төр хорооны хамар хүрээний талаар ярихгүй болохгүй. Гэхдээ олон юм эндээс хам чимэд яриад байна гэж бол байхгүй байна. Тэгэхээр оюу толгойн бүлэг ордын тухай ярьж байна. За оюу толгой компани дээр бол 3 нь байгаа, Онтро дээр 2 нь байгаа л гэж ойлгоод байгаа шүү дээ. За тэгээд тэр 2 орд бол за тэр нөгөө 3-аасаа илүү өндөр ашигтай ч юм уу те ингэж ойлгоод. Тэгтэл нөгөө Онтро компани ч өөрөө бас ядж яхад мөнгөгүй компани байна. Нөгөө нэг талаасаа ингэ зээлээд идэг ч юм. Ингээд нэг юм яг таны тэр үнэлэх шиг утас шиг ингээд яваад байгаа те. За хамрах хүрээнийхэн талаар яг аль аль асуудлыг хянашлах төрөөр авч хэлцүү. За зөв. Тэгэхээр одоо бид нар улсын хурлын 62 дугаар тогтоолыг хянашлах төр хороо байгуулах тогтоол дээр ч гэсэн яг хүрээ хязгаар бол маш ойлгомжтой тогтоодог. За нэгдүгüүрт бол яг тэр оюу толгой бүлэг ордод багтаж байгаа Онтрек компани эзэмшилт байгаа жаргаланд шивэ толгой гэсэн 2 лиценз дээр төрийн эзэмшлийг тогтоох талаар авсан арга хэмжээнд төр хяналт шалгалт хийх. Тэгэхээр нэгсэн доо яг Онтрек дээр төрийн эзэмшлийн талаар одоо яг юу болсон юм бэ? За энэ талаар одоо хяналт шалгалт хийя. За хоёрдугаар сэдв бол зээлийн хүүтэй холбоотой. За оюу толгой төсөл одоо хүртэлтэй одоо энэ том нүсэр том дэлхийн хэмжээний төсөл хэрэгжээд те 16 жилийн турш явсаар байгаад одоо л нэг 70 дуурхайн бүтээн байгуулалт өнөөдрийг хүрээ дуусгаж те 100% гүйцэтгэлтэй болоод дуусгаж. За энэ хүрээндээ 20 орчим тэрбум долларын зээлээр санхүүцсэн. Тэр 20 тэрбум долларын 12 тэрбум доллар нь одоо хувь нийлэгчийн зээл гэж ярьж байгаа. Маш энгийнээр хэлэх юм бол оюу толгойн толгой компани Rio Tinto-гоос оюу толгой зээлсэн зээл байгаа. Энэ зээлийн хүн өнөөдөр 11% хүүтэй зээл 11% төлж байгаа тийм. Тэгэхээр энэ 11% маань өнөөдрийн одоо оюу толгой компанид бол олон улсын жишгээс мэддэгтгүүц өндөр байна. Энийг олон улсын жишг рүү нийцүүлж буулгаач. Энэ буулгах эрх нь Монголын талд бол хувь нийлэгчийн гэрээгийн 11.3-ын йод гэрээн дээрээ 2 тал 7 жил тутам энэ хүүгийг дахин хилцээд авч үзээд буулгах боломж нь тэр гэрээгээр болгосон эрхээ хэрэгжүүлээд энэ зүйлийн хүүг олон улсын жишг рүү авчиж буулгаач гэж. Тэгэхээр энэ хоёр асуудлыг бид нар хянашлах төр орооны хоёр үндсэн сэдв болгож бол авсан баг. Тэгэхээр хянашлах төр орооны сонсолч гэсэн энэ хоёр сэдвийн хүрээнд илүү цаашаа гүнзгий наривчилж оржтэй шинжээчийн дүгнэлтийг бас танилцуулнаа. Нэмэлт гэрчээс тодруулга авах ийм л үйл процесс явах юм. Тэр их сонир санагдаад байдаг. Жишээ нь 2009 онд оюу толгойн гэрээг байгуулагдаж байгаа тийм үү? Яагаад тэр Онтрогийн талаар манайх гэрээч гэдэг юм уу те ядаж тэр үг яриаг энэ хүртэл яагаад ашиглаагүй те яагаад зөвхөн тэр 34% гээр одоо тэгвэл эргээд яг оюу толгойн гэрээ гэж байгуулсан шиг Онтротой хахад ийм гэрээ тусна л байгуулж ил та тийм үү тусна ингээ явъя л та гэдэг нэг ийм л ард түмний санаа байгаад байгаа шүү дээ. Гэтэл яагаад тэр үед энэ тухай яриаг юм бэ гэдэг асуулт. Яг зөв. Яг та яг одоо гол асуудлыг асууж байна л та. Тэгэхээр одоо бид нар нэгсэн доо 2009
9 он биш шүү. Ер нь оюун толгойн асуудлыг ярихад бүр 2006 оноос авч үзэх хэрэгтэй юм байна. Бид нар Баярын засгийн газар анхны гэрээг 2009 онд байгуулсан гэдэг үгүй. Энээс өмнө одоо Миgambi их улдын засгийн газрын үед Айвенхо Майнста шинэ хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн анхны хөрөнгө оруулалтын гэрээний хувилбарыг бол тухайн үедээ улсын хурлд 2007 онд өргөн барьжсэн түүхтэй. Тэгэхээр бид нар тэрийг ч гэсэн илүү ухаж одоо ярилцах болно. Тэгэхээр энэ процессд дунд онтре гэдэг энэ хоёр лиценз, онтрегийн эзэмшлэгийн энэ хоёр лиценз хаана очиод орхигдчихваа. Тэр үгийг л онтре нэг оюун толгойтойгоо байгуулсан гэрээ одоо хилцээр нь одоо гэрээ албачгүй явсаар яагаад 25 онд байгуулсан юм бэ? Тэр үедээ яагаад Монголын төлөөг оролцуулаагүй юм бэ? Юун арбитрийн шийдвэр болоо явчихваа гэд маш олон асуултын тэмдэг гарч ирж байгаа. Хизэнээс онтрыг ярьж эхэлсэн юм бэ? Ер нь онтр чинь тэр тухайн үедээ яригдсан юм уу? Энэ хөрөнгө оруулалтын гэрээндээ тэд нэр хамааруулсан юм уу? Тэгэхээр энэ олон асуудлууд бол манай хинэ шалгах төрөний сонсголоор бол одоо ил болох юм. Ил одоо нээлттэй бид нар илүү дүнэлтийг танилцуулна. Тэгэхээр одоо шууд танд ингээд хариулах гэхээр эн чинь одоо маш олон зүйлийг илүү тайлбарлаж тэр үед болсон процесс гаргасан шийдвэр ярилцсан хурлын тэмдэглэлээс авсан нэмэлт тодруулга авах гэд маш олон процесс явах. Тэгэхээр энэ 20 жилийн турш одоо бид нар нэгсэндээ Монгол улсаас болон энэ хооронд гаргасан бүх шийдвэр эдний бүгднийг маш том ингээд самбар болгоод гаргаж байгаа. Энэ нь бараг 10-аад метр орчим самбар болох юм байна. Яг гоо ард түмнийг мэтгэрхийг хангахын хүрээнд бол бид нар энийг бүгдийг нээлттэй олон нийтэд нээлттэй болгоно. Тэгээд одоо парламентын ордон ч гэсэн ордны гадна ч гэсэн тэр самбаруудыг байршуулж хүн болгон очоод яг ямар шийдвэрүүд гарч ирснийг бүгдийг харах боломжтой болох юм. Тий. Би танаас улс төрийн асуулт асуух гэдэг юм л та. Энэ манай энэ төрийн томчууд гэх юм уу юу гэх юм төрийн ирэх хүчээс хүмүүс дандаа эсүүлтгүү гаргаад ирсэн байдаг. Одоо та бид нар ярьлаа шүү дээ, түүх ярьлаа шүү дээ. Тэгэл энэ түүх болгон дээр чи манайх засаж сайжруулад явах болцоо байсан уу байсан. Дараа чи улсын хурлын засаал явна. Дараа чи засгийн газрын засаад явна. Гэтэл нэг тийм эсүүлтгүү гаргаад идэг. За үүний цаана ард түмэн юу гэж хардаг вөхөр авилга. Авилга авсан байна л. Тэгээ улс төрчнөөс нь очиж асуухаар энэ Ирэтинтэй ч паблик компани. Олон нийтийн том компани юу ярьж байгаа юм чи Англи, Канада, Австрал бүр ингээд амжицсан энэ том компани чинь бүх санхүү нээлттэй байт юм аа. Юу мань мэтэд ингээд авилга өгöd байж байгаа. Тим юм юусэн байхгүй гэд ингээд тайлбарлаад идэг. Тэгэхээр энэ эсүүлтгүү гаргасан нь бол одоо гацааг үнэ шүү дээ. Гол нь энэ авилгын шинжтэй баримтуудыг энэ талаар ярих. Яг манай яг сонсголын хүрээг хязгаартуул яг авилгалын баримт ч гэдэг юм уу авилгалтын шинжтэй холбоотой энэ бол ярихдаггүй энэ манай хүрээг хязгаарт байхгүй. Харин яг таны хэлж байгаа ер нь бид нэр хянаа шалгалт хийж байгаа учраас төрийн зүгээс Монгол улсын засгийн газрын зүгээс өөрсдийнхөө оюу толгойд ирэх ашгийг хамгаалж үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр одоо онтрагийн талаар зэйлэн ямар алхмыг хийсэн юм бэ? Ажлын талент байна уу? Ажлын хэсэг байгуулсан уу? Хуралдсан уу? Шийдэл гарсан уу? Үр дүн гарсан уу? Ямар тайлан гарсан гэдэг. Энэ бүх асуудлыг бид нар бүгдээр хөндөж гаргаж ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэгсэнтод яг тэр эсвэлтгүү байсан уу? Үйлдэлтгүү байсан уу? Эсвэл очоод чадахгүй одоо эсвэл арга хэмжээ аваад очоод амжилтгүй болсон юм уу? Энэ бүх зүйлийг гаргаж ирнэ. Гаргаж ирэх гэрхтээ яг тухайлан бүр ажлын хэсгээр бид нар энийг авч үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг сонсголын одоо 1 2 3 өдрүүд яригдах сэдвүүд дээр яг таны асуултын тэмдгүүд бол бид нар ч бас байсан. Манай хүрээ хязгаарт орж байгаа учраас бүгдийг нэлттэй ярих болно. Гэхдээ энэ дэр нэг юм болоо нууц гэдэг байгаа шүү дээ. Нууц гэдэг ингээ яваад байдаг. Гэхдээ улс төрч нар эсүүлдэхүү гарахгүй байгаа нь одоо эмчтний файл мэл дэлхий зөндөө юм болж шүү дээ. Яг тэрүү шиг. Эргээд нөгөө улс төрийн нөгөө фактыг гаргаад тавьчихдаг. Гаргаад тавих гад байдаг ч юм уу те. Энээс манай улс төрч нар нөгөө хамааралтай айдсан нэг бодлоо одоо хараанд морцсон ч юм уу те. Ингээд нэг юм эсүүлдэхүү гарахгүй яваад байгаа юм биш үү гэдэг нэг ийм л таамгийг л би дэвшүүлэх гээл таньдас асуугаад байгаа ч юм. Тийм тэгэхээр яг засгийн газрын зүгээс ажлын хэсэг гараад ингээд янз бүрийн тайлан гаргаад те асуудлуудыг дэвшүүллээ те. Тэгэхээр тэр тайлангуудыг жишээлбэл бүгдийг бас нууц тавцсан шүү дээ. Тэгэхээр чин тэр тайлангууд дотор яг ямар зөвлөмж юу гэж тулсан жишээлбэл өнөөдөр ярих би одоо жишээлбэл танд нээлттэй ярих боломжгүй байхгүй. Яг дахиад нөгөө нууцын тамга. Тэгэхээр ер нь энэ нууцын тамга энэ нууц давах энэ одоо хуулийн зохицуулт байна те байгуулгын нууцын тухай хууль байна. Төрийн болон албаны нууцын тухай хууль байна. Тэгэхээр энийг нэг мөсөн ер нь зэгцэлэхгүй бол энэ нууцын тамгыг нэгсэндээ тэр маш олон эсүүлтгөх те нуун дарагдуулах маш олон одоо алдагдал
хохирлыг нуун дарагдуулах эсвэл одоо маш олон одоо асуудлуудыг нуун дарагдуулах тийм том боломж олгодог ийм л процесс явж ирж байгаа байхгүй. Өнөөдөр бид нэр жишээлбэл нүүрсний уулгаад ирж гэсэн ярьж байна. Маш олон гэрээ те дандаа нууцт байсан байна. Тэгэхээр тэр үнэхээр нууцт авах ёстой байсан юм уу үгүй юм. Энэ чинь амар том асуудал байхгүй. Тэгэхээр ер нь нууцын тамга гэсэн энэ зүйлийг одоо ер нь одоо зэгцлэхгүй бол яг оюу толгой төсөл дээр одоо харж байгаа та бодолтой 94,000 хуудас баримт бид нар цуглуулж явж байгаа. Дийлэнх нь нууцсан тамгатай шүү дээ. Тэгэхээр яах юм? Тэгэхээр яг үнэхээр өнөөдөр энэ сонсголыг хэд би миний тэр гар хүлээтэй хөл тушаатаа. Гэхдээ би арт түмний мэдгэрэхээр хангах гал нэг ингээд тэр баг гадаа хасах 30 градустай хүүтэн байсан ч гэсэн нэмгэн дэлтэйгаараа сонсгол гэж байна. Ийм яг энэ өнөөдрийн бидний бодит амьдрал байгаа хгүй. Тэр олон бичиг баримтыг нууц тавах шаардлага байсан уу? Ер нь дийлэнх нууц тавах ямар ч үндэслэл шаардлага байхгүй. Тэр үдгийг хэл хугацаанд дуусаад нууцаас гарах цаг нь болцсон байхад нууцаасаа гаргаагүй өнөдөр байж л шүү дээ. Тэгэхээр энийг ерөн зэгцлэхгүй бол оюу толгой гэлтэхгүй маш олон төслүүдээ энэ арт түмний мэдгэрэг ноцтой зөрчиж байгаа шүү дээ. Тэгээ энэ дэр нэг зүйл байгаа. Зүгээр нэг компани биш шүү дээ. Газрын хэвлэлийн баялаг гэдэг бол те оюу толгой нь байна уу, таван толгой нь байна уу те компани хамаарахгүйгээр энэ бол арт түмний өмч гэд бид нэр үндсэн хуулийн дээр заасан байхгүй. Тэгэхээр арт түмний өмчийг захиран заржуулж байгаа энэ үйл ажиллагаа арт түмний өмнө нээлттэй явах хэрэгтэй шүү дээ. 6-гийн 2. Тийм үндсэн хуулийн 6-гийн 2 бид нар маш ойлгомжтой заасан шүү дээ. Тэгвэл бүр арт түмнийг мэдгэрэхээр нь хангах гэж байгаа шүү. Гэтэл энийг бид нэр ноцтой зөрчөө яваад байгаа. Тэгэхээр энэ сонсголоор яг үнийг хэлэхэд янз бүр хүмүүс шүмжиж л да. Оюу толгой энэ чинь одоо үндэсний аюул хөдлөлтөд холбоотой хаалтаа явуулах хэрэгтэй. Юу ирээд байгаа. Тэгээ яг түмний эрх ашигт нөхд арт түмний өмчийг арт түмнийг мэдгэрэхээр нь хангах чагт юу одоо хаалтаа явуулах вэ? Тийм учраас би хаалтаа нууцтай баримтуудыг нэгийг ч ашиглахгүй. Нууцтай баримтуудыг бүгдийг нь ашиглахгүй жагаад ил баримтуудаа ашиглаж өнөөдрийн сонсголыг заавал нээлттэй явуулнаа. Хаалтаа явуулна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Хаалтаа явуулах сонголт хуулиар байгаа юу? Байгаа. Гэхдээ энийг хийж ашиглахгүй. Яах гэж тэгвэл ард түмнийг мэрхийхээр зөрчин хаалтаа явуулаад хаалтаа тогтоол гаргаад тэр хинт хэрэгтэй. Тэгэж хаалтаа явуулсан энэ одоо үл бүдэх одоо олон жил явсан энэ хуултаны хэсэг хийж болохыг бүлээн зөвшөөрөхгүй. Манай хинэ шалгах төр орны гишүүд бүгдээрээ зөвшөөрч бүгдээрээ энийг нээлттэй явуулна. Бид нар хинэ шалгах төр орны хуралдаанаач гэсэн дийлэнх нь бид нар бүгдээрээ нээлттэй явуулсан. Ард түмнээсээ юуг нь нууж байгаа? Ард түмний өмчийг хэрхэн захиран зарцуулсныг хяналт шалгалт хийж байхдаа хаалтаа явуулна гэдэг бол одоо миний толгойд л багтахгүй. Тийм одоо зарчимгүй үйл бол хийхгүй л. Одоо сая одоо нэрийг шууд хэлчихэл дээ. Ерөнхийдөө дасан баяргаа бол өөрийн сошиал хуудсан дээр ингэж шүү дээ. Нээлт хаалтаа явуулаад ингэх юм бол одоо яг таны хэлж байгаа шиг тий улс орны эрх ашигт бараг нийцэх юм байна. Нээлттэй явуулах юм бол одоо бараг улс орны эрх ашигт нийцэхгүй юм байна. Ягаад тэгэхээр ойлгоод одоо зээлийн хүмүүгээ хэлцэр мэлцэрэг янз янзын болж шүү дээ. Тийм учраас н хаалттай байх нь зөв гэд. Тэгэхээр ер нь яавал нээлттэй байвал улс орны эрх ашигт нийцэх үү, хаалттай байвал улс их орны ашигт нийцэх үү гэхээр таны бодол бол нээлттэй байснараа л нийцсэн гэдэг байгаа шүү. Гэтэл манай төрийн барьж исэн хүмүүс хаалттай гэж яриад байгаа шүү. Тэгвэл та одоо жишээлбэл яг энэ асуултыг одоо үзэгчдээс асуумаар байна л да тийм. Тэгэхээр оюу толгоон одоо энэ хянаа шалгах төр оны сонсголыг тийм. Одоо үзэгч та нээлттэй явуулах нь зөв гэж бодож байна уу, хаалттай явуулах нь зөв гэж бодож байна уу тийм. Тэгээ ер нь энэ оюу толгойтой холбоотой баримт бичгүүд төр тийм. Бүр одоо ашиг машигт нөлөөлж өгч биш ч юм уу тийм баримтууд төр жишээлбэл эсвэл засгийн газраас гаргасан тайлан дээр те нууцын тамга дарах нь зөв гэж бодож байна уу, буруу гэж бодож байна уу. За би бол үзэгчдийн дийлэнх нь бол бүр ойлгомжтой нээлттэй байхлах нь зөв л гэж бодож байна. За би арт түмний одоо төлөөлөл болж сонгогдсон улсын хурлын гишүүнүүд бол энэ төр ямар ч эргэлзээгүй нээлттэй байх хэрэгтэй л гэж бодож байна. Таны бодолтой. Ер нь цаашдаа энэ компаниудыг оюу толгойч гэсэн нээлттэй компани болох хэрэгтэй. Энэ байр суурийг би ч гэсэн сүүлийн 2 жилээр илэрхийлж байгаа. Нээлттэй компани болно гэдгийг нь маш том давуу тал юу гэхээр олон нийтийн эзэмшил болоод тэднэрт бүх зүйлээ нээлттэй одоо тайлгнахаас өөр ил тод байхаас өөр гарцгуулдаг байхгүй. Тэр энэ байдал руу ер нь цаашдаа орох хэрэгтэй. Ер нь оюу толгой дээр гарч ирсэн 16 жилийн турш гарсан хамгийн том алдааны нэг юу гэж. Энэ өөрөө одоо Монголын талдаа ч гэсэн одоо мэдээллийн маш өдөр шөнөшиг ялгаагүй тэнцвэргүй байдал. Энэ юунаас үүссэн? Энэ бол мэдээлэл хангалттай ил тод өгөхгүй байснаас эсвэл мэдээлэл маргааш хурал болгож явахад оройн Монголынхоо хэдэн туцын гишүүд нь мэдээлэл өгдөг те. Энэ байдлаас болж өнөөдрийн энэ процесс үүссэн шүү. Тийм учраас ил тод байх, нээлттэй байх энэ зарчмыг оюу толгой гэлтэхгүй Монголын энэ төрийн эзэмшил бүх компаниуд дээр одоо хэрэгжүүлэх ёстой.
Би танаас ингэж асуух гэдэг юм л та. За онтроо тий хоёлын дөрөв ярьсан. Онтроод тусна гэрээ байгуулчихъя. За зөв. Тий хоёлын дөрөв ярьсан шүү дээ. За тусна гэрээ байгуулад за нөгөө 34-г нэ гайд 34-гээд хүмүүс бас нэрлэлчихээ. За энэ минийг яагаад тэр амнаад мунаад ч юм эсвэл татвараа хүн дээр тавиад ч юм. За ингээд юу. За ингээд зөвхөн тэр оюутлогоо болжээ. Зөвхөн тэр онтроотоо яг тусна хөрөнгө оруулалтын гэрээ хийх боломжтой юу? За зөв. За ер нь бол би наан дээр чинь бас яг за хувь хүний хувьд те улсын хурлын гишүүн хувь хүний хувьд бол би адилхан салныг байна. За онтро дээр бид нэр оюу толгойтой яагаад хилцэр хийсэн бол оюу толгой стратегийн ач холбогдолгүй орд дээр лиценз эзэмшигч хуулийн этгээд мөн. Тийм учраас бид нэр оюу толгойтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тэгэхээр стратегийн ач холбогдолгүй оюу толгой бүлэг ордод хамаарж байгаа тэр шивэд толгой завхлантын лицензийг онтре ХХК гэд Монгол улсад бүртгэлтэй тусдаа аж ахуй нэгж лиценз эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ лиценз эзэмшигчтэй бид нэр яг оюу толгой төр хийсэн шиг шинэ хөрөнгө оруулалтын гэрээг оюу толгой орооногийн дараа онтре төр бид нэр Монгол улсын засгийн газар хийх ёстой. За тэгэхдээ одоо яг жинхэнэ 16 жилийн алтаанаасаа суралцах ёстой. Хувь эзэмшээд бид нэр одоо шилбэл зардлаа хянаад тий ашигтай ажилуулад ногдлоо шиг өнөдөр авсан уу? Аваагүй тий улам өрөнд авсан тий байхгүй жагаад одоо нэг 37 38 маань бас адил яригдж штэ. За тэгэхээр энэ алдаанасаа суралцаад бид нэр илүү өсөн нэмэх амнаатаар орлуулад тий явах нь илүү зөв хөлбөр баг. Гэхдээ энийг мэдээж санхүүгийн модель илүү шийдэх ёстой. Бид нэг өнөөдөр таамаглаа шийдэхээс илүүтэйгээр аль хувилбар дээр одоо мэрэгжлийн банкир, мэрэгжлийн санхүүж тооцоол хийгээд Монгол улсын эзэмшилт аль хувилбар нь илүү мөнгө урсгалаар ач холбогдолтой өндөр байна. Тэ яг тэр хувилбараа илүү сонгоод явах нь зөв. За тэгээд яг цаашдаа ингээд учирч болох одоо эрсдлүүд за өнөөдөр бидний одоо өнгөрсөн тий гашуун сургамжаасаа үүдэж бол илүү өсөн надаар орлуулах нь зөв гэдэг сонголтыг бид нар орооногийн гэрэн дээр хийсэн шүү дээ. Тэгэхээр яг тэр зарчим бас энэ гэрэн дээр үйлчлээд явах нь зөв баг. Тэр тэгээд бид нэрсэн тэр онтро кампани өөр их мөнгөгүй. Тэгээд оюутлогын компаниас мөнгө зээлсэн байгаад байдаг. Тэр нь 6.1 хэдэн % хүүтэй мөтэй гэдэг ингэсэн. Тэгэхээр нөгөө хамааралтай болчих юм шүү. Тэгэхээр бид нар чинь салгаад одоо онтроотой хийхээр манайхаа зээл авсан шүү дээ энэ хүүхдүүд. Одоо ингээм хамтаа шүү. Энэ чинь хамаарал битгий хэл байгаа шүү дээ. За онтро гэдэг компани байна тийм үү? Энэ компани Монголд бол нэг 3-4 хүн ажилчинтай баг нэг цаасны шахуу компани баггүй. Зүгээр л лиценз эзэмшдэг бүх ажлаа одоо хүнээр хийлгдэг компани баггүй. За Канадын толгой компани, Канадын хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй компани ч гэсэн ер нь бол энэ хоёр лицензэл эзэмшдэг өөр нэг ажиллагаа байдаг. Тэр үтгэл хайгуулын ажил болон тэр одоо бүх тайланд тооцоогоо бүгдийг оюутлогоор хийлгдэг. Тэ одоо яг тэр хүний компаниар хийлгэж болох уу гэдэг хүртэл өөрөө хуулийн үр дагавар таахгүй. За тэгэхээр бид нэр тэгээд дээрэс нь Канадын тэр бүртгэлтэй Ontrek гэдэг компани байна. Тэ Канадын хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй тэр компани 16%-ийг Rio Tinto эзэмшдэг. Тэгэхээр эн чинь нэг нэгнээ харилцан хамааралтай ингээд эзэмшдэг ийм хамаарал бүх этгээд байдаг байхгүй. За нэгдүгürt. За хоёрдугаарт буцаад бид нэр одоо Ontre маань те өөрөө бас яг таглаа мөнгөгүй учраас гэдэг. Яг адилхан мөнгөгүй учраас өөр дээр гарсан бүх зардлаа оюутлогоос зээлүүлэхэд авчдаг. Тэр зээлийн хүн 6.7 байхгүй. Канадын бодлогын хүү прайм дээр нэмхэн 2 буюу яг өнөөдрийн зах зээлийн хашаар бол 6.7. Тэгэхээр нэг оюу толгойцол дээр адилхан зардал гаргаад онтрогийн хасах одоо хамаарал хэсэгт нь 6.7% хүүтэй зээлчээд тэгээ бус нөгөө Rio Tinto болохоор 11%-аар аваад идэх чинь нэг гараараа 6.7 нөгөө гараараа 11. Яг эн чинь өөрөө шудрагуу яг олон улсын зарчмыг үл үгүй байхгүй. Олон улсын зарчим маш ойлгомжтой байдаг байхгүй. Чиний бүр OECD-гийн одоо бүр заавар олон улсын заавар байдаг шүү дээ. Тэгэхээр тэр юу гэдэг вэ гэхээр эдгээр чинь 3 дахь одоо arm's length буюу те сунгасан гарын зарчим гэж мэргэжлийг хэлэрдэг. Энийг үсэх вэ гэхээр 3 дахь чиглэлтэй ойролцоо байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 6.7-оор өгжүүлж байгаа бол ийшээ гэсэн 6.7 байх хэрэгтэй шүү дээ. Энэ чинь энгийн зарчим шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол ингээд үйлчлэх ёстой маа. За тэгээд дээрэс нь тэр 11% гэдэг тий одоо тэгшдэглэрээ бол энэ софер гэдэг бодлогын хүү дээр олон улсын бодлогын хүү дээр нэмхэн 6.5%. За энэ хүү бол бүр анх тий төсөл эхэлж яхад төслийн эрсдэл яг хамгийн өндөр байна тийм үү. Яг төслийн эрсдэл хамгийн өндөр байхад байсан л нөгөө хүү чинь одоо 70 бүтээн байгуулалт дуусаад төслийн гүйцэтгэл нь 100% болж байгаа яг л адилхан тэгшдэглэр бодоод байгаа байхгүй юу. Энд чинь одоо та хаан банкнаас одоо дөнгөж бизнес эхлэх чинь гэж зээл авах танд мэдээж өндөр хүүтэй зээл болгоно доо. А буцаад одоо бизнес нь тогтворж аваад ашигтай ажиллаад эхэлж яхад яг
яг тэр анх тэр ямар ч одоо бизнес эхлээгүй юм хүүгээс мэдээж баг хүүтэй үнэстэй. Энэ чи бизнесийн энгийн зарчим те. Тэр энэ зарчим чинь энэ дээр үйлчлэхгүй яваад байна. Энэ зарчмыг ойлгоход тэр энгийн бизнесийн зарчмаа үйлчлүүлээч. Энэ хүүг нь олон улсын жишээ рүү аваач чи. Гэрээгээр олгосон эрхэнд хоёр талд чинь байна. Монгол улсын засгийн газарт байна штэ. Гэрээн дээр маш ойлгомжтой. 7 жил тутам энэ хүүг дахин авч хилцээд хоёр талын зөвшөлдслөөд бууруулж болно гэж байна штэ. Тэгэхээр энэ гэрээг ашиглахгүй байна гэдэг бол жинхэнэ эсвэлтэх байхгүй. Тэ? Ашиглах, оролцох хийх ёстой шүү дээ. Эцсийн болтол нь явах ёстой шүү дээ. Ард түмний өмчийг төлөөлж байгаа этгээдийн хувьд бол энэний ардаас эцсийн болтол нь хөөцөлдөх нь бол үүрэг мөн. 7 жилийн энэ жил болж байгаа тийм. 7 жил нь яг энэ 25 онд тохиогод байгаа. Тийм учраас яг энэ 25 онд маш олон бүртгэн тохиосон энэ хугацаа учраас тийм заавал ашиглах ёстой маа гэдэг одоо сүүлийн бараг жил гаруй одоо ярьсаар одоо хинэшлэг төрөний сонсол хүртэл явж байна л да. Тий. Манайх энэ дээр нэг жоохон хольж ойлгоод бас санагдаад байдیں۔ Надад зээлийн хүү бас тустай асуудал. Тэр менежментийн зарлагад баахан ярьсан шүү дээ бидэд. Тэр чинь бас тустай асуудал яваад байгаа тий. Гэтэл тэр оюу толгой компани чинь тэр зээлийн хүүнээс ашгаа олоод байна гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо тий бидэрт яасан зээлийн хүүнээс. Тэгэхээр энэ хоёрын зардал нь бол за зээлийн хүн бол хамаагүй их л байх л та. Менежментийн зардал дээр ер нь бид ямар алдагдал хүлээгээд идэв юм бол. Яг менежментийн зардал яг манай хүрээ хийж гарт байхгүй. Гэхдээ яг хувь гишүүний хувьд хариулгаад те. Менежментийн төлбөр гэд ер нь агнасаа одоо нийт гарсан зардлын те 3% явсаар 6% болцсон. Тэгэхээр зардал өндөр гарах тусам 6% шимтгэл ингээл төлбөр гэж харин тийм зардлаас гэх тийм ингээл давхар бодоол аваад байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ нэгсэнтэй яг бизнесийн зарчмыг жоохон ургуу амарлаад. Тэгэхээр зардлаа илүү өсгөх юм бол төлбөрөө илүү авах гэдэг тийм. Уул нь зардлаа илүү хэмнээд ажиллах тусам илүү урамшуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ зардал нь баг менежментийн төлбөрийн зардал нь баг зардал өсгөхнийг урамшуулад байгаа юм шиг тийм. Тэгэхээр шууд харихад утгагүй. Энэ бол зүгээр олон зардлуудын нэг байхгүй юу. За тэгээд яг үүнтэй улбаатай тий. Одоо жишээлбэл яг Нью-Йоркийн шүүхтэр яг энэ жил бас нэг шийдвэр гарлаа шүү дээ. Тий. Тэгэхээр Нью-Йоркийн шүүхтэр Rio Tinto компаниг Rio Tinto компанитай холбоо Rio Tinto компани гүйцэтгэх захирал, Rio Tinto компани санхүүгийн захирал хэсэг хүмүүсийг Америкийн хэсэг одоо Pentwater хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулагчид шүүхт өгсөн. За шүүхтэр эдгээр маань сая 2025 оны 6 сард ялалт байгуулад 138 сая доллар буюу 500 тэрбум төгрөгийн нөхрөл одоо нөхөн төлөлтийг авах тийм эрх үүсчээ. Энэ юутай холбоотой гэх юм бол оюу толгой төсөлтэй холбоотой. Оюу толгой төсөл 2018 оны үед одоо яг энэ нөгөө зардал хэтэрсэнтэй холбоотой. Менежментийн үйл ажиллагаа буруу одоо асуудалтай үүснээс 1.9 тэрбум долларын нэмэлт зардал гараад үйл ажиллагаа 22 сараар хоошилсон. Энэ мэдээгээ хөрөнгө оруулагчдаас нуун дарагдуулж төөрөгдүүлсэн гэж одоо нэгсэндээ нотлоод одоо 138 сая долларын нөхөн төлбөр авч байгаа. Тэгэхээр менежментийн зардлууд гарч ирсний ард бол эн чинь менежментийн алдаанаас болоод тий хугацаа хоошлоо. Тэр болгон чинь Монгол улсын 34% шууд нөлөөлж байгаа байхгүй. Бидний авах ногдлоо шиг тэр чинийгээрээ хоошилсан, зээлийн хүү тэр чинийгээрээ өссөн. Гэтэл энд Монгол улсын эрх ашиг хангагдаж ямар нэгэн нөхөн төлбөр яригдсан уу? Яригдаагүй. Тэгэхээр иймэрхүү олон тохиолдлууд байгаад байл та. Гадаадын нөхдүүд болохоор хөрөнгө оруулагчид бүр 18 оны асуудлаараа өнөөдөр шүүхтэд өөрсдийнхөө эрх ашиг хамгаалаад нөхөн төлбөр аваад байна. Гэтэл Монгол улсын эрх ашиг энэ дээр орхигдоод яваад байна. Монгол улсын эрх ашигаа хамгаалж Монгол улсыг төлөөлж байгаа одоо субъектүүд бүгдээр одоо алхам хийгээч те. Одоо Монгол улсын эрх ашигыг төлөөлж байгаа бүх институцэн дээр одоо уул нь бол ингээл ганцуугаа шамлаад хамтдаа ороод Монгол улсын эрх ашигыг хамгаалах хэрэгтэй юм аа. Гэтэ яг хуу бид нэр түүхэндээ ингээд аваад үзэх юм бол огт хангаагүй тохиолдлууд бас биш ээ. Бид нэр сая 21 онд Монгол улсын 34% оногдох өөрийн хөрөнгөд оногдох тэр 34% оногдох зээл маань хэтэрсээр яваад 2.3 тэрбум болж өсөөд бас л дахиад өндөр хүү бодогдсоор яваад бүр ямар 23 тэрбум болтлоо өсөөд ямар ч ногдол ашиг авахгүй байна гэдгийг тухайн үедээ оюутны засгийн газар тэрийг тэглэжсэн Дубан гэрээг цоцолж ирсэн нааштай бас процессуд байна л та. Тэгэхээр эндээсээ бид нар улмал цаашлаад улам сайжрал харилцан ашигтай явах хэрэгтэй юм аа. Би тэр Дубан гэрээг танаас асуух гэсэн юм. Дубан гэрээг цуцлсан гэл ярьсан шүү дээ. Гэтэл цуцлаагүй. За яг тэр нөгөө юуг нь тэгсэн мэс ойлгож байна. Гэхдээ
тэр заалтууд нь одоогоор хэрэгжиж яваад байгаа гэж яриад байгаа юм. Энэ одоо ямар учиртай юм болоод энэ Дубан гэрээ чинь тэгэд бүр явж цусагдаг юм биш үү? Тэдэрсэн заалууд нь хэрэгжээд байна гэдэг чи одоо байж л байгаа юм биш үү тий? За Дубан гэрээ гэдэг маань одоо бид нар Дубан гэрээг яриасан тий. Тэр далдуурхан бүтээн байгуулалтыг тий санхүүжүүлэх 6 тэрбум доллар авах, нэмж зээлээр авах ийм гэрээ байсан тий. Тухайн үедээ сайхан бэлгийн засгийн газар энэ гэрээг байгуулад тий. Одоо маш олон одоо хууль зөрчсөн байдаг. За энэ нь одоо бас эргэн үсэл явж байгаа юм л л. За энэ гэрээг 103 дугаар тогтоол Улсын хурлын тогтоол гараад тэгээ 2021 онд Дубан гэрээг цоцлох хүчингүй болгох гэж Улсын хурлын тогтоол гарсан. Гэтэл одоо Rio Tinto талаас энийг юу гэж ойлгосон захиан дээр үүссэн бэ? Дубан гэрээг одоо дуусхур болгох те. Дуусхур болгох гэдэг агуулга гарсан. Тэгэхээр хүчингүй болгох, дуусхур болгох гэдэг хоёр чинь өөр агуулга байгаа даа тийм. Тэгэхээр энэ хоёр маргаан чинь одоо хүртэл явж ирж байгаа байл. Тэгэхээр нөгөө тал дуусхур болгох гэдэг агуулгаараа тийм цуцлаа одоо цуцалсан байсан бол эн чинь нэмж үр дагавар гарахгүй шүү дээ. Гэтэл нэмж менежментийн төлбөрөөс гэсүүлээд нэмж зээл гараад ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр чинь одоо хүртэл маргаантаа хэвэр байгаа юм бэл. Тэр заалтууд нь яваад байгаа тий. Зөв хоёр талын хоёр өөр ойлголт тий хоёр хуулийн хоёр өөр үр дагавар яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо хүртэл нэг мөсөн шийдэгдээгүй асуудал хэвэр байна. За энэ бол бас сонсголоор бас одоо шинжээчийн дүгнэлтээр бас гарч ирэх зүйлийн нэг байна. Гарт илүү дэлгэрэнгүй ярина гэсэн. Тий. Одоо тэгэхээр яг сонсгол бол 1 дахь 3 дахь 5 дахь өдөр ингэ болно гэх тий. Тэгэд энэ том асуудал одоо 2009 он гээл одоо 2005 2004 оноос хойш ярьлаа. За хүрээ хязгаараа тогтооцсон. За тэрийг л ойлгож байна. Гэхдээ энэ том асуудлыг зөвхөн 3 өдөрт яриад яана гэхээр хэдий хүрээ хязгаараа тогтооцсон ч гэсэн хангалтгүй санагдаад байгаа юм. Би нэвтрүүлэг хийхээс өмнө танд ярьжсэн те. Ядаж 4 мөрөгдөхт нь ингээд сунгаад те нэг юу яаж болд юм уу гэ те. Тэгэхээр та бүхний хүлээлт тэр нь яг юу вэ? Асуудлаа амжих болов те. Дээрэс нь хамгийн гол нь ард түмний мэд хэрэгээр хангах гэдэг шүү дээ. Тэр үүрэг зорилго биелэгдэх болов гэдэг шүү. Тий. Тэгэхээр яг уу бид нар өөрсдөө бас тооцоолж үзсэн л дээ. Тэгэхээр ямар ч байсан 1 дахь 3 дахь 5 дахь өдөртөө бүхэл бүтэн 3 өдөр тэгээд өглөө 9-өөс орой 6 болтол ямар ч байсан ингээд бүх асуудлуудаа дэвшүүлээд тэгээд нэмэлт гэрчээр ингээд багтаагаал явна. За одоо энэ одоо чуулган маань 12 сарын 28 ингээд хаагдах юм байна. Тэгэхээр бид нар чинь энэ сонсоглоо дуусгаад нэгдсэн тайлангаа эцлээд хянаа шалгах төр орны хурлаараа батлуулаад нэгдсэн чуулгандаа улсын хурл дүргэн бариад нэгдсэн чуулгангаар хилцэх ёстой. Хилцээд улсын хурлын тогтоол ингээд гарч эцлэгдэх ёстой. Тэгэхээр энэ хуулийн хугацаанд бид нар багтах ёстой. Тэгэхээр бид нар багтаагаал хийнэ. Тэгээд дахиад бид нарт дахиад нэг ахсч ил байгаад нэмэлт материал зөвлөлөө ингээд явуудах юм бол энэ өөрөө дуусахгүй процесс байхгүй. Тэгэхээр хизээж төгс төгөлдөр дуусахгүй процесс ингээд явна гэж байхгүй. Тэгэхээр бид нар хуулийн олгосон 6 сарын хугацаанд бүх зүйлээ багтаагаал одоо явна гэж бодож байгаа. Тийм учраас одоо 300 гаруй гэрчижсэн ер нь бол бүгдээрээ ирэхгүй нь ойлгомжтой тийм. Тэгэхээр ирсэн гэрчүүдийнхээ хүрээнд бид нар цаг хугацаанд асуудлаа шийдээл дүгнэлтэд танилцуулаад явна тийм. Тэр 300 гаруй одоо гэрч дээрэс нэг байгууллага дээр гэж тусцаа юу одоо ингээд байгууллага гэрч нэтрэ гэсэн яг нарийч юуснаар том гард юм. Яг байгуулгаар нь уу тийм байгуулгаар нь гэдэг ч юм уу. Яг уу бид ангилж үтсэн л та. Ангилж үтсэн. Тэгэхээр яг 300 ер нь албан тушаалаар нь жоохон ангилж үтсэн л та. Тэгэхэд бол тэр 300 гаруй гэрч дотор бол за үе үеийн бол 3 ерөнхийлөгч багтжсэн. За үе үеийн 7 ерөнхий сайд, за 25 засгийн газрын үе үеийн гишүүд, за 40 гаруй улсын хурлын гишүүд, за мөн одоо ашигт малтмал газрын төсний газраас ихсүүлээд маш олон төрийн байгууллагуудын тухайн үедээ шийдвэр гаргалтанд оролцож байсан, гар үсэг зурж байсан, ажлын хэсэгт оролцож байсан албан хаагчид нийтдээ багтж байна гэсэн үг. За дээрэс нь мэдээж оюу толгой Rio Tinto, за мөн хөндлөнгийн шинжээчд, за мөн одоо тэр Америкийн одоо Pentwater-аас гэсүүлээд те одоо хөрөнгө оруулагчдын бас төлөөллөөр бас дуудсан байна. За мөн одоо оюу толгой дотор ч гэсэн одоо шүглүүлээж те одоо Америкийн шүүхтэр материал өгсөн шүүхийн материалд гэрчээр оролцсон хүмүүсийг ч бас дуудсан байна. За хоёлаа онтор руу ирээд оръё. За онтрол гэд яриад байна шүү дээ. Хичнээн хэмжээний нөөцтэй юм тийм үү? Хэдэн жил ашиглах юм тийм. Монголын талд ямар өөр өгөөж өгөх юм тийм. Нөгөө хөдрийн агуулмж нөгөө янз янзын юмнууд хэрэг байгаа тийм. Энэ талаар нэг дэлгэрүүлэх. Тэгэхээр энэ одоо газрын доорх биетман тийм одоо
оюу толгойн бүлэг ордын энэ газрын доорх хөдрийн биет маань үнэхээр дэлхийд тусгүй биет шүү дээ. За 1000-аас 1200 метрийн гүнд бол те маш том одоо тухайн үед зураг л байдаг шүү дээ. Америкийн одоо Нью-Йоркийн Манхэттен арлын те одоо хэмжээнд баг дүүцгүүц маш том хөдрийн биет ингээ газрын доор. За тэр газрын доор байгаа хөдрийн биетийн яг нэг тийм одоо сүүл хэсэг гэх юм уу те. Сүүл хэсэг нь яг тэр одоо лиценз чи хуваагдлаа гэл ингээл зүгээр нэг ингээл хил хязгаар тогтоож ингээл хуваацсан байгаа шүү дээ. Яг тэр сүүл хэсэг нь одоо тэр онтрегийн эзэмшил лиценз дээр ингээд хамаарат байгаа байхгүй юу? Газрын доор нэг л бит байгаа шүү дээ. Тэрний нэг сүүл хэсэг нь. За толгой хэсэг нь хэрүүгээ гэд орд нөгөө одоо яг онтрегийн талбай дээр дийлийнх нь хамаарч байгаа. Тэгэхээр энэ онтрегийн талбай дээр оюу толгой бүлэг ордын нийт геологийн нөөцийн resource гэж англиар хэлдэг. Геологийн нөөцийн 32 орчим хувь нь бол онтрегийн талбай дээр, эзэмшил талбай дээр хамаарж байна гэсэн үг. За тэрэнд алтны бол бүр 41% нь хамаардаг гэсэн үг. За зэсийн 24 орчим хувь нь хамаардаг. За одоо тэгэхээр яг үхээр одоо ингээд газар доорх тэр далдуурхан бүтээн байгуулалт ороод ингээд доогуур ингээд тэр чинь холборлолт явагдаж штэ. За тэрний яг одоо олборлолтын панел 0 гэж үүдэг. Панел нөгөөсөө нэг рүүгээ ингээд одоо явна шүү дээ. Одоо хойд зүг рүүгээ явж байгаа те. Тэр хэсэг нь яг онтрегийн талбай дээр ингээд тулж очсон байгаа байхгүй юу? Яг одоо тий. Онтрегийн талбай руу ороход бэлэн. За тэгэхээр шууд цаашаага онтрегийн талбай руу ороод ингээд олборлолт ороод тэр үеийн их малталт нь орцсон. Нэг олборлолтоос өмнөх газар ухаж малталт хийндэ. Тэр нь аль түрүү ингээд орцсон байгаа байхгүй юу? За тэгээд энэ хууль бус орсон уу юу гэдэг чинь бас нэг тусдаас. Гэхдээ олборлоход бэлэн болцсон гэсэн үг юм. Тэгэхээр онтрегийн талбай руу орж иж оюу толгой бүлэг орд бүтэн хүчин чадлаараа тэг далдуурхан одоо тэр олборлолтод бүтэн хүчин чадлаараа явах боломжтой болох юм. Тэгэхээр бид нар нэгэнт оюу толгой төслөө ажиллаж байгаа бол бүтэн хүчин чадлаар нь ажиллах тэр боломжоор нь хангах ёстой. Тэрнээс биш нэг хоёр компани за Монголын талын гурвалсан этгээдийн маргаан байгаа л тэгэл тэр олборлолт бүтэн хүчин чадлаараа цаг алдаад хугацаа алдаж бас болохгүй. Тэр нэг бол нэг талаасаа бас бизнесийн зөв тэрийг бид нар явуулах хэрэгтэй. За тэрийг явуулахын тулд одоо яг нөгөө гэрээний асуудлаа байгуулад бүх юм ойлгомжтой болох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл онтрегийн талбай руу орохоор Монгол улс тэгвэл ямар татварын татвар авах вэ? Ямар хураамж авах вэ? Ямар ашлалтны нөөц ашигласны татвар авах вэ? Энэ чинь ойлгомжгүй байдаг байхгүй юу? Яг энэ чинь стратеги орж шүү дээ. Гэтэл төрийн эзэмшлийн хувь хэмжээ үндсэн хуулиараа улсын хурлын бүрэн эрхийн хүрээнд ашлалтны тухай хуулиараа улсын хурлын бүр эрх шийдэх ёстой шүү. Гэтэл шийдэг үнгээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг гүйц шийдэж чи Монгол улсын эрх ашиг ороход хангагдаач. Хангасны дараа тийшээ олборлолт нь яваад те гурван талдаа ойлгомжтой болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг үндэ хэлээд миний яриад энэ хилээд байгаа бол одоо оюу толгойн эсрэг ч юм уу, Рио Тинтогийн эсрэг биш шүү дээ. Энэ явж ирж байгаа олон жил шийдэгдэг үе маргааныг нэг мөсөн шийдээд Монгол улсын харилцан ашигтай хувилбарыг нь гаргаж ирээд Монгол улсын эрх ашигыг хангасан зүйл рүү нь орооч. Тэгээд олборлолт нь бүтэн хүчин чадлаараа явах тэр боломжийн дээр цаг хугацаа битээ алдаж. Цаг хугацаа алдах тусам оюу толгойч алдна, Монголын талч алдна, Рио Тинточ алдах байхгүй. Тэгэхээр энийг л хийгээч гэдэг байхгүй. Онтрейдер бол ер нь энэ маргаан бол яг үннийг хэлэхэд бол сүүлийн 20 жил явж ирсэн тий. Тэр үтгийг л онтрей нь оюу толгоотойгоо одоо нэгсэнтэй явсаар гал сүүлдээ арбитр маргаан болж хүрсэн байна шүү дээ. Байгаагаар бол одоо онтрей дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад маш ойлгомжтой болох хэрэгтэй байхгүй. Монгол улс за онтрей руу одоо малталд ороход те олборлолд ороход за ийм үс нэмэх амнат авнаа. Тэ? Монгол энэ дээр хувь эзэмших юм уу? За ямар татвар хураамж ногдуулах юм те. Энийг маш ойлгомжтой болгоод гэрээгээр зохицуулах хэрэгтэй. За энэ нь бол үндсэн том зургаараа бол үндсэн хуулийн 6-гийн 2 биелэх хэрэгтэй. Нэгэнтээ стратегийн орд бол үндсэн хуулиар бичсэн шүү дээ. Монгол улсад нийт өгөөжийн дийлэнх нь очих ёстой. Энэ үндсэн хуулийг хэрэгжүүлэх ёстой. Монгол улсын хууль тогтоомжоор л явна шүү дээ. Монгол улсын үндсэн хууль хин хамаарахгүйгээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол үндсэн хууль биелэх ёстой. Энийг үндсэн хууль биелэх одоо энэ үргийг бол бас одоо засгийн газар улсын хурал нь өөрсдөө энэ дээр идэвхтэй оролцож энэ үргийг хангах ёстой. Тэр 34%-ыг манайх эзэмшихгүй байх болцоотой юу? Ер нь яг шинэ юу? Хуулиар энэ гаргалах нь бэлэн байгаа шүү дээ. Ашигт матамлын хуулийн 5-ын 5-д стратегийн ашиг бүрдлэхийн орд бол те одоо улсын хурлын бүрэн эрхийн хүрээнд 8.1-7 дээр бас заасан байгаа. 34% одоо
тэр компани 34% эзэмших эсвэл амнаатаар орлуулж болно гэд нээлттэй байгаа байхгүй. Хуулиар бол бүгд нээлттэй. Тэгэхээр энэ бол зүгээр засгийн газар хэлэлцээрт ороод тий одоо лиценз эзэмшигчтэй хэлэлцээрт ороод 34 орлуулаад амнаатаар орлуулаад тусгай амнаатаар хэдээр орлуулахыг яаж тооцох юм те. Энийг ойлгомжтой болгоод шинэ хөрөнгө оруулалтын гэрээг улсын хурлаар эцэслэн шийдвэрлэл ингээл явах бүрэн боломж нь байна. Энийг бид нэр хийгээгүй хийсэн. Орооно дээр бид нэр яг тийм гэрээ байгуулсан шүү дээ. Тэгэхээр яг тэр жишг байна. Үндсэн хуулиа бид нар 6-гийн 2-оор хангаж чадсан тийм нийт өгөөжийн дийлэх нь ард түмний талд ногдно гэдгийг тодорхойлж чадсан шүү дээ. Тэгэхээр энийг л бас яг шинэ гэрэн дээр хийгээд явахтай бүрэн болцоо биднэрт өнөөдөр байгаа. Зөвхөн бид нар энэ дээр үйлдэл гаргаад аль бүх тал хилцээрийн шин дээр ороод энэ асуудлаа шийдэх ёстой маа. За тэгээд онтрегийн талбай дээр байгаа тэр одоо тэр газрын доорх биеттэй тэр жис алтны агуулга нь хамгийн гол нь өндөр ихгүй. Бусад талбайнуудаас хамгийн өндөр. Тэгэхээр онтрэ руу орсноороо тий оюу толгойд ч гэсэн илүү ашигтай байхгүй тий өндөр одоо та бодоо сая 9 сард тий энэ 2025 оны 9 сард Канадын Northern Miner гэд дэлхийн уулуурхаан одоо мэдээ гардаг сэтгүүл дээр дэлхийн топ 20 одоо зэсийн тий хайгуулын төслийн үр дүнгээр топ 20 хайгуулын үр дүнг чагсаасан байна. Тэрний нэгд ямар компани хайгуулын үр дүн гарсан гэж онтроо дээр явж байгаа онтроо дээр явж байгаа хайгуул үр дүнгээрээ дэлхийд нэгж чагсаж байгаа юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр онтроо дээр хайгуул хийсэн чинь одоо зэсийн тэр агуулгантай дэлхийн хэмжээнд өндөр гарч ин сайн гарч ин цаашлаад энэ дээр бүр илүү нөөц нь те эдийн засгийн үйлдвэрлэлийн нөөц рүү шилжих те илүү зэрэглэл сайжрах боломж нөхцөл цаашаага байна тэлээд явах боломж магадгүй байна те тийм учраас энийг цаашаага тэр боломжийг бид нэр ашиглах хэрэгтэй нэгэнтээ маш их зардал гаргаад даалдуурхаан тэр бүтээн байгуулалт яваад те олборлолт хийж байгаа бол бид нэр илүү сайн нөөцөө олборлож эдийн засгийн үр ашигтай байх сорчлохгүй байх үүргийг бүгдээрээ л үрэл явах хэрэгтэй. Тэгэхээр энэ болцсон нөхцлөөр бид нар хангах хэрэгтэй. Энэ дээр хамгийн гол нь Монгол улсын эрх ашиг одоо хуулийнхаа тогтоомжийнхоо дагуу үндсэн хуулийнхаа дагуу хангагдах хэрэгтэй гэсэн зарчмыг татж байна. 2000 за би нэг 2009 оноор ярихад яг ингээд оюу толгойн гэрээ ингээд байгуулагдах үед манайхаа за одоо ингээд ийм Ирод Юта компанитай одоо ингээд гэрээ байгуулагдаж байна гэдэг германуудаас зөвлөгөө авсан гэж би дуулаад тэгээ германууд болохоор үгүй одоо та нар одоо ингээд боловсон хүчинч байхгүй тэгээл наадуулч ингээд янз янзын залмиг зохиогоод ингээд зүгээр зарчих. Тэ 30 тэрбум доллар. Тэ ингээд зарч 20 тэрбум доллар ч юм уу мөнгөний бэлий авчихал та гэдэг. Тэрэн шиг энэ онтрогийн юг нэрэн зарчих ч юм уу тэ харин өөр хувилбараар шийдэх болцоотой байдаг болов. Тэр янз бүрийн хөлбөр байж болно шүү дээ. Тэр одоо та зархаас эсвэл хуу эзэмших, эсвэл амнаатаар орлуулах гэдэг. Тэр энэ бүх хөлбөр одоо ер нь бол засгийн газарт нээлттэй шүү дээ. Тэгэхээр засгийн газар одоо энэ бүх хөлбөрүүдийг те авч үзэл тэрнээсээ Монгол улсад хамгийн хүргээгчтэй ашигтай хөлбөр юу вэ? Алдаанаасаа суралцаад ямар илүү шин Монгол улсад илүү те одоо үндсэн хууль тогтоомжийн нийлүүлсэн хөлбөр тэрийг л оруулаад тийм. Тэгэхээр бүх хөлбөр бол ер нь хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ бид нар одоо яг бид нар ч сайн суралцаал явж байна л та тийм. Тэгэхээр одоо энэ гэрээ байгуулагдах юм бол 3 дахь Монгол улсын одоо шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдана гэсэн. Тэгэхээр бид нар эхний гэрээ 2 дахь гэрээнээс илүү 3 дахь гэрээг цаашаа байгуулаад явах хэрэгтэй. За 4 дахь гэрээ бол улам сайжрал ингээл цаашаа явах хэрэгтэй. Та энэ дээр нэг товчхон хариулт дээр манай найруулагч тав тэрийг дуусгах гэж тохиод байна. За боловсон хүч ингээ тий. За тийм. Тэр боловсон хүчний асуудалгүйгээс болж манайх бас алдсан гэд. Яг одоо байгаа болоо одоо таачаад гадаад дотоод төсөөд ирсэн танаас өсвөлээд л бас хүмүүс байх ёстой тий. Тэгэхээр тэр он одоо байгаа нөхцөлөд шал амнаа. Аа. Үнэн. Ер нь Монгол улсын боловсон хүч нь одоо ер нь одоо маш том компанитай хилцээрийн ширэн дээр орж штэ. Ер нь адилхан боловсралтай, адилхан туршлагатай дүүцгүүц хэмжээнд бас ярьж ээж бас үр дүн гаргана штэ. Тэгэхээр тэр боловсон хүчнээ ялангуяа гарах хэрэгтэй. Би бол Монголын топ боловсон хүчийн төрийн компани ялангуяа одоо бүр чинүүлж авч юм уу тэднэрт ажилласаа гэж бод. За одоо бүрдээл явж байгаа гэж бодож байгаа. Тэр тэгэл парламент гэсэн бас шинэ залуучууд илүү боловсон хүчин сайжрах тусам боловсралтай байх тусам илүү шийдэл хаанч гарна штэ. Нэг төвшөнд өрсөлдөл гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрэс нь бас одоо яг тийм мэрэгжлийн туршлага байх албатай биш. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр хилцээр торхтоо засгийн газар одоо мэрэгжлийн олон улсын том банк авах ёстой. Мэрэгжлийн том олон улсын хуулийн зөвлөх авах ёстой. Хилцэл дээр туслах зөвлөгч стратегийн зөвлөгч авч болно шүү дээ. За ингээд уулын хилцээрийн ширэн дээр орох ёстой юм аа. Анх хөрөнгө оруулалтын гэрээ дээр баярын засгийн газар байгуулахдаа одоо Америкийн хамгийн том банк Goldman Sachs-ыг авч ирсэн шүү дээ. $250,000 төлөөд бас нэлээд том мөнгө төлөөд тухайн үед авч ирсэн.
Тэр үед сайн зөвлөмж өгчээсэн үү? Гайгүй зөвлөмж өгсөн. Зүгээр хэрэгжүүлж чадаад гэрийн доо тусгаж чадаагүй. Тэр асуудал байхгүй. За сүүлийн асуулт. За таны дагаад чагнаад идэх асуудал нэр юу болсон бэ? Та тэрэн дээр нэг тайлбар өгч шиш. За машинтаа даглаагаа та нэг баахан номер үзүүлээдсэн шүү дээ. Тийм. Тэр нэг хүмүүс дараа нь янз бүрээр хэлсэн. Гэхдээ үнэн бодит үнэн тэр шүү дээ. Тэр үед яг үнэ хэлэхэд ялангуяа ийм том асуудал дээр хянаш шалгах төр ороо байгуулан гэж явж байхад бол бид нэр би өөрийгөө бас надаас гадна өөр босоод гişүүд хянаш шалгагчтай хамгаалах хэрэгтэй. Тэгээд үнэхээр тийм процесс явж байсан тэрийг баримтжуулж авсан. Тэгэхээр тэр баримтаа эсвэл нуугаад үлдэх юм уу? Эсвэл ил тод гаргаж ирэх юм уу? Тэгэхээр ил тод гаргаж ирэхээс өөр гарцгүй болсон. Энэ сонсголоор гаргаж ирэх болох уу? Сонсгол дээр энэ их яригдахгүй л те. Тэгээд хуулийн байгууллага шалгаж би тэгээд бүх байгууллагууд руу гисэн, иргэний цагдаар руу гисэн. За тэгээд парламент дээрх те халтшгүй гэдгийг дэд орол өгсөн. Дэд ороо бас цаашаага тагнуулаад тэгэл бүх хандсан гэж бодож байгаа. Тэгээд тэр хуулийн байгууллага дээр очсон бид нэр дүгнэлтээ гаргаад тэрийг арт хүнд бас нээлттэй тавих хэрэгтэй л гэж бодож байгаа. Тэрийг нь хүлээж байгаа гэсэн. Таныг бол яг тухайн үед попорлоо гэдээсэн шүү дээ. За попрогүй юм байна. Баримтаа бол та гаргаад өгсөн юм байна л гэж ойлголоо. Би баримтаа бүгдийг олон нийтэд бүгдийг ил тод тавиад пэйжээрээ тавиад тэрийг хамгийн гол нь зөвхөн цагдаад өгөх эсвэл бүгднийг арт түмэндээ нээлттэй ярих уу. Хинэш дотор би юу ч нуухгүй бүгдийг ил тод тавина гэсэн зарчим баримталсан. Тэрнийхээ дагуу ийм асуудал үүсэж байгаа ч гэсэн ямар нэгэн нөлөөлөл орох гэж байгаа бол би тэрийг олон нийтэд нээлттэй зарлахаас өөр хэрэгцэхгүй байхгүй. Яг тэрнийхээ хүрээнд надад болж байгаа бүл процесс байна. Тэрийг бас л нээлттэй л шүмжлүүлж хамаагүй тавина л гэсэн үг. За баярлалаа. Ингээ та бүхэн ингээд явган нь бол асуулт зөндөө байна, ярилцах зөндөө байна. Цаг хугацаа хязгаартай. Тэгээ энэ төрөд өндөрлөө. Баярлалаа танд. За ямар ч байсан хянан шалгах дурааны ажилд чи амжилт хүсье. Тэгээд бас ард түмэнд нэг тодорхой мэдээлэл ард түмэнд мэдээлэл өгнө гэдэг чинь л энэ асуудлын бараг 80-90% л гэж ойлгоод байгаа шүү. Яг тэгэхээр бүх хүмүүс мэдэж ижил асуудал яг зөв хандганы зөв ойлгож шүү дээ. За баярлалаа. За баярлалаа хүндэт үзэгчтэй микрофоны ард шууд нэвтрүүлэг энэ төрөд өндөрлөө анхаарал тавьж үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараа 7 хоногийн энэ цагтаа иргэн уулзъя. Баярлалаа.